Хай. За топ бейсний талаар ярих гэж байна өнөөдөр. Тэгээд топыг болохоор би ингээд бичсэн байна. Hard арчдаггүй тий бас matte top тий. Тэгмүүтэ base болохоор энгийн base, gel rubber base, hard base, strong base, fiber base, өнгийн base, HEMA free гэх. Яг хоо миний мэддэг юмнууд шүү заа. Түүнээс шүү тий. Энээс өөрч байж иж магадгүй. Харин уу. За топ ярьцгаая. Эхлээд hard top. За hard top гэдэг маань бол ерөөсөө юу хамгаалах юм ихтэй хүмүүсийг хэлнэ гэсэн үг. Жишээ нь би одоо юун дээр их санал болгоё гэхээр hard top-ыг металл пигмент үрцсэн ч юм уу те. Тэгээ металл ихтэй амар их advanced design хийсэн хүмүүсэн дээр hard top-ыг зөвлөж байна. Ягаад гэвэл тэр нь одоо илэгдэл багтаа гэсэн үг. Яг тэгвэл энгийн top зүгээр нэг юм энгийн top төрхлөө гэхэд тэр чинь болохоор юу байхгүй юу? Явц дундаа нэмгэрж ингээд одоо илэгддэг штэ. Тэгээ бас дээрэс нь одоо жишээлбэл одоо юм юу тавгар мавгар одоо юм юм даа штэ тий. Одоо энэ тавгар мавгар чи яага илэгдэхгүй одоо юм гэхээр энийг би энэ дэр ихтэй би hard top ашиглаагүй. А гэхдээ яг энэ зөвхөн энэ хоёрыг нааж авах явцдаа нөгөө hard top-ыг crazy top-оор ингээд бэхлээд тэгээд энгийн top дээрээс нь тавьсан болохоор ингээд ямар ч асуудал байхгүй харалж марлахгүй гэсэн үг юм. Тэгээд бас миний авдаг одоо hard top буюу Oaken-ээс авдаг нөгөө crazy top шүү дээ тий. Тэр top чинь бас үнэтэй top байхгүй юу. Тийм болохоор би жоохон хайрлаж, гамнаж, хямгадаж одоо зөвхөн ийм хямгадаад зөвхөн ийм юмнууд дээрээ л тавиад байгаа. Түүнээс ш юу яадаг. Hard top-ыг бол металл дизайн ихтэй хумсан дээр санал болгоно. Зүгээр шүү гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ топыг би өчигдөрхөн яг энэ хомсыг бодож байхдаа хэрэгэлсэн. Яг гэвэл энэ 10 хуруула амар их металл дизайнтай хамгаалах юм ихтэй байсан болохоор ингэж хэрэгэлсэн байгаа. За хоёрт арчдаг топ. Арчдаг топ гэдэг нь ингэ бичсэн байдаг. Sticky топ гэж бичсэн байдаг. Арчдаг гэдэг нь наалдангатай тий. Лед гэрлэнээс авлаа болцсон хэрнээ хатаг юм шиг заавал клинсерээр арчдаг. Энийг бол угаасаа яагаад авах ёстой гэж те надад энэний давуу тал ерөөсөө мэдэгддэггүй. Би ямар ч давуу талгүй топ гэж боддог. Зүгээр л арчдаг топ котыг би угаасаа авдаг ч үү. Угс над ямар ч хүнээ дуусгачаад ард бан хүн үлээгээд та тэрийг давхар ингэж арчиж өгөж давхар үйлдэл хийх надад ямар ч шаардлага байхгүй. Тэр sticky top гэдэг бол зүгээр л топ. Тэрийг дэлгүүрээс тэрийг яагаад зардгийг би бас сайн мэдэхгүй байна. Тэрний давуу талыг хүн мэддэг бол доогоор бичээрэй. За би бол хувьдаа арчдаг топ кодны давуу талыг ерөөсөө мэдэхгүй. Би өөрийгөө арчдаг топ код авах ямар шаардлагагүй гэж боддог. Тэгээ би авдаггүй. Нэг юу байсан? Нэр Oaken-ээс нэг юм ногоон савтай топ код байгаамаа. Нэрийг мартчих. За энэ болохоор нэг давуу талтай байсан. Гэхдээ зөвхөн энэ брэндээсээ болоод брэнд болон чанараасаа болж ил давуу талтай байгаа шүү дээ. Тэр нь болохоор ийм тунгалаг юм шиг одоо тэр доор байгаа мөнгийг те тунгалаг шил тайл шиг харагдуулдаг. Тийм давуу талтай топ код гэжсэн шүү за. Энэ гэрчдэг топ байсан шиг санагдаад байна. Тэгээд энийг яг би нэг үлээ 2 ботл хэрэгэлсэн. Тэгээд дахиж бол авах шаардлагагүй. Нэг амар давуу талтай санагдаг болохоор. За гуравт буюу хүн болгоны мэддэг арчдаггүй топ код буюу non-wipe топ код байгаа шүү дээ. Энийг бол угаасаа хүн болго авдаг. Энэ бол тэгэл зүгээр 60 секунд татдаг. Тэр hard top ч гэсэн бас тэг 60 секунд татна. Гэхдээ ер нь би ингээд зүгэлдэг тэг бичлэгүүд дээр та нар үзчихсэн бол ер нь л дор хаяж 90 секунд хатаагаад явуулах хэрэгтэй. Чамд илүү юу гэсэн үг. Тэр рискээ бодоод тэг ер нь би ихэвчлэн дандаа 90 секунд хатаагаад явуулдаг. Тэгээд цаг зав байвал те 90-с жоохон дэшээж байлгаж болно. Гэхдээ хамаагүй лед гэрэл рүү одоо дахиад ичих гэдэг хам бол хүний чи гар хураашаад идэв штэ. Амар хураашдаг. Тэр чинь зүгээр лед гэрэлнээс болоо хурааш байгаа штэ. Түүнээс биш тийж хорт хавдар мавдар гэдэгтэй биш. Зүгээр л гар нь хурааших гэдэг учраас те айл болох 90 зүгээр нам хийсэн чигээр 90 секунд байлгачаал авчихыг хичээх хэрэгтэй. За тэгээд арчдаггүй топ код энэ төр чинь угаасаа л 90 секунд. Арчдаггүй топ кодыг 60 секунд гэж бичсэн байдаг. Гэхдээ би угаасаа л 90 секунд хатаадаг. За юу. Зүгээр л ядаж дор хаяж 90 секунд хатаач ил гэж боддог. За. Арчдаггүй топ кодыг болохоор одоо нөгөө металл пигмент үрхэхтэй тийм повдер үрхэхэд амар их ашиглаж байгаа шүү дээ. Тийм болоод ч тэр мэдгүй би л авдаг л арчдаггүйгээ л авдаг.
Ер нь би та хэд ч гэснээр хэрвээ та хэд дөнгөж сурж байгаа гэр мэртэй ингээ хомс хийдэг ах юм бол те зүгээр чамд арчдаг топкод ямар ч хэрэг байхгүй. Арчдаггүй л ав. За болоо. За мат топкод гэж байна. Мат топкод болохоор шүү дээ те. Юу яадаг? Нэгт мат топкодыг түрхэхдээ заавал хамгийн хэлж анхаарах юм биш үү те. Энэ доор будцсан ингээ будаг шүү дээ те. Тэгээд будчлаа тийм үү. Одоо топ тавих хэрэг гарлаа. Тэгээд тэр үгүй мат топкод сонгосон бол тэр будсан будгаа заавал клинсерээр нэг удаа арчих хэвээр. Заавал клинсерээр будгаа ингээ арчлаа. Тэгээ мат топкод түрхүү шууд ийм стики байгаа будган дээрээ мат топкод шууд ингэж тавихгүй. Заавал арчих хэрэгтэй. Тэгжээч тийм гоё хуурай мат харагдана. Тэр стикээ тэр ямиг ингэж клинсерээр арчаагүйгээс болоод төгсгөлдөө эн чинь нэг ийм иймэрхүү харагдана гэсэн үг. Ийм харагдана гэсэн. Тэгэхээр ийм харагдуулахын тулд клинсерээр будгаа заавал арчичаа дараа нь мат топкодоо тавих хэрэгтэй. Тэгээд рискээ бодоод 90 секунд татаах. За юу. За. Одоо бейсээ үзтгэе хичээлээ маш. За base gel яриад. Base gel гэдэг нь болохоор зүгээр л суур штэ тийм ээ бодолтой суур. Гэхдээ энэ basic энгийн base gel ямар нэгэн урдаа rubber, hard, fiber гэсэн бичиггүй зүгээр л base gel гэсэн байх юм бол тэр зөвхөн гелэн бодолтон дээр л бодно гэсэн үг. Ямар ч нөгөө хумс уртсгах тийм юмн дээр oct base gel хэрэглэхгүй. Би энгийн base gel-ийг хизээч хумс уртсгахтай ашигладаггүй. Бас смарт тип наахтай ашигладаггүй. Тийм байгаа шүү. Ягаад ч юм гэж угаасаа тэгээд тавиад үзчихсэн байхгүй юу тэгээд нэг юм хохорч мохроод хөндөрч мөндөрөөд те угаасаа зүгээр энгийн бодолтон дээр л окей. Өөрийн хумсан дээр base gel окей. За rubber base гэж байна. Одоо ингэ бичсэн байна шүү дээ. За би энэ биччихэ. Rubber base заяа. Rubber base. Тэгээ rubber гэдэг нь өөрөө юу гэсэн үг юм? Ирзэн гэсэн үг шүү дээ. Ер нь бол та нар One Piece мэднэ дээ rubber Luffy. За. Тэгээд rubber base гэдэг маань ирзэн буюу те нэг юм одоо юу гэдэм бол доо ирзэн гэхэр ч одоо юугүй юм биетэй гэх үү? Тэ энэ биетэй бичлэлттэй. За. Rubber base гэдгийг би бол юунд хэрэгэлдэг? Гелэн одоо хумс уртсгалтын дээр болон smart tip наах дээр rubber base-ийг хэрэглэж болдог. Энэ бол яг ер нь тэрэн зориулагдсан юм шиг маш сайн байдаг хгүй юу? Rubber base гэдэг маань энгийн base-ийг бодоход арай тийм урт хумс хийхэд ингээд аваа тогтоогоод дээдэг чадвартай гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр rubber base болон strong base хоёрыг та нар хумс одоо гел хумс уртсгахтаа эсвэл smart tip наахтаа аль алийг хэрэглэж болно. Hard base gel гэж байна тийм үү? Hard base gel болон энгийн base gel хоёр. Hard base gel-ийг бол бас яг үү те нөгөө энгийн base түрхэхээр хохорч мохроод те ингэж мингээд урд мурдаасаа хөндөрөхөд байгаа юм шиг жоохон санагдах юм бол hard base gel хэрэглээд үзээрэй. Арай дээр биж магадгүй. Тэгээ бас тийм нэг хумс сэтэрхээс арай хамгаалж байгаа. Гэхдээ сэтэрсэн хумсан дээр hard base түрхэл нам барина гэвэл бас үгүй заяа. Зөвхөн сэтэрч мэтэрхээс сэргийлээд hard base-ийг хэрэглэж болно. Hard base энгийн base gel хоёр нь бол нэг амар ялгаатай юм бол биш. Миний хувьд шүү за. Надад би тийг цонгож хэрэглэдэг байхгүй юу? Fiber base гэж байна. За fiber base гэдэг маань бас айгүй сонирхолтой. Одоо чинь fiber base гэдэг бол дотроо ийм айгүй олон ийм мини жижигхэн ийм тасарсан хөмсгөний үс шиг юмнууд явж идэг байхгүй юу? Тэгээ тийм жижигхэн үснүүд байдаг нь одоо ингээд тэр base чинь хоорондоо барьцалдаж өгнө гэсэн үг. Энийг бол бүр сэтэрсэн хумсан дээр хийхэд зориулагдсан сэтэрсэн хумсыг бүр ингээд нам наалдуулж барихыг зориулсан тийм base жил ахгүй юу? Тийм fiber base ахгүй юу? Fiber base бас заавал чи одоо хэрвээ гэртээ хумс хийдэггүй чи хүнд хумс хийдэг бол чи fiber base-ийг заавал авах хэрэгтэй. Rubber base буюу strong base хоёрын аль нэгийг заавал авах хэрэгтэй. За юу. Тэгэл болоо. Ер нь зүгээр л rubber base, strong base хоёрын аль нэгийг ав. Тэгээд fiber base
ганц байхад болно. Ruby strong base энэ 2 3 2 3 байхад болно шүү дээ тий. Ойрын хэрэглэндэг гэх юм бол тийм байна. За өнгийн base гэж байдаг. Өнгийн base жил гэж байдаг тий. За би өнгийн base-нд ерөөсөө итгэдэггүй. Өнгийн base-ийг би хизээч суурин дээр нам тавьдаггүй. Өнгийн base гэдэг маань тий тухайн үед л би 5 жилийн өмнө уран нэл сурж байхдаа оргил багш надад хэлж байхдаа бидэрт зүгээр хэлж байхдаа тий энэ өнгийн юм base жил гэж байдаг. А энийг бол ингээ амар яарж байгаа удаан ингээ сууж хумсаа хийлгэх боломжгүй. А эсвэл тий хумсаа янз янзаар будахыг зөвшөөрдөггүй тийм газар ажил эрхэлдэг бол ийм өнгийн base-ийг тавилаад тий тавилал дээрэс нь топ тавилал гараа явуудаг өгнө. А тэгээ бас ийм natural өнгөтэй байдаг шүү дээ тий. Тэгээд гараа явуудаг нөө. Тэгээд бас энэгээ 14 хоног модогтой ч юм уу солиулдаг гэдэг тэгж сонсож санагдаад байна. Би юу нэм амар сайн сандаг. Тэгэхээр би яг зөв санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Түүнээс гадна бас би хүн дээр өнгийн base жил хэрглэж үтсэн байхгүй юу? Өөр дээрээ хөрвүүлж үтсэн, хадам ээж дээр хэрглэж үтсэн. Сайн байгаагүй. Тэгээд цаанаасаа би ингээд өнгийн base жилийг шууд хүний суурин дээр тавихаасаа имэдэг. Яаж ч байсан доор нь тэр strong base, rubber base жил ч юм уу тэдрээгээ тавьчаад дээрэс нь хүмүүс амар гоё юм natural гоё сүүн илгээ өнгө зөнгө гэдэг бол тэг энгийн бодгны оронд base жилээ өнгийн base-ийг тавиад өгнө. Тавьж өгөхдөө өнгийн base чи айгу тийм өтгөн юм байдаг аахгүй юу? Тийм болохоор base-ийг тавилаа дээрэс нь өнгийн base-ийг жоох ингээд дүүргэлттэй. Ингээд жоохон дээдлийн дүүргэлттэй яг одоо hard жил тавьж өгж байгаа юм шиг гоё дүүргэлттэй хэлбэрт оруулж өгөөд тэгээд топыг тавиад өгчөхөд энэ юу аа ямар hard жил ашиглах шаардлагагүйгээр бас их юу яадаг. Хатууруулж нэг юм барьцтай зузаан чим шиг болгоод өгсөн байдаг нэмэг өмсөн дээр. Тэгэхээр яг юу гэсэн үг вэ гэхээр одоо энгийн болон rubber base ийм тийм юм дээр өнгийн base мэсэг давхарлыг тавьчих болно. Аа тэгээ бас rubber base тавьчаа дээрээс нь дахиад fiber base тавьчих болно. Зүгээр яаж ч болно гэсэн үг шүү. Тэгээ бас base-ээ та нар тавьчаад арчиж болно. Cleanser-ээр арчиж болно. Арчичаад юу яадаг. Арчичаад будаж болно. Base-ийг бас арчихад их учир бий заяа. Яг миний хувьд ч та би ингүүл ингэндээ тэгвэл тэгэндээ гэсэн нэг юм бодлоо штэ. Тэр маань юу вэ гэхээр бүх base-ийг тавьчаад дээрээс нь шууд өнгө будаж болно. Шууд өнгө будалд тавьчих болно. Харин хумс уртсгах байгаа буюу гээл мэлэр хумс тавьж байгаа үедээ би base тавьчаад нэг арчдаггүй. Тэр стики байгаа үе дээр нь би гэлээ тавихыг хичээдэг. Нэг юм миний логик тэгж ажиллаад идэг байхгүй юу? Тийм гэлийг илүү барьцлуулна гэдэг тэгээд идэг байхгүй. За өнгөн дээр бол зөвхөн өнгөөр энгийн будалд энэ төр хийхэд бол base жилээ арчичаад будалд хийж болдог. Энэ бол ингээд юм байна. Тэгээ энэ hema-free гэж нэг юм байдаг. За hema-free гэж бичсэн байгаа. Hema-free гэдэг маань ердөөсөө л нэг тийм юу гэсэн үг. Хурган eco base гэсэн үг. Гэхдээ энэ eco base байла гэд би бас авахыг нэг оролдсон. Гэхдээ би ганцыг аваад тавьсан байгаа. За яг тэгэхээр над руу ингээд яг хоёр хүн асууж исэн учраас аваад тавьсан байгаа. Ингээ hema-free base хэрэгэлдэг үү? Hema-free будаг хэрэгэлдэг үү гэж надад будаг байхгүй. Гэхдээ base байгаа гэж би хэлжсэн. Тэгээд окей гэл. Тэгжсэн. Тэгэхээр яг hema-free ингээд амар eco гэд ойлгоцсон хэсэг бүлэг хүмүүс бол бас байд юм бэлээ. Ер нь бол ялгаагүй шүү дээ. Ялгаагүй л гэж хэлнэ. Бас дээрэс нь өөрийнхөө өмсийг нэмгэлэхгүйгээр гимтээхгүйгээр яаж гэлэн будалд хийх вэ мийх вэ энэ төр гэд. Тэгээ чи нэг л удаа бейсэн будалд нэг л удаа гэлэн будалд сонгоод смарт наалгачж байгаа бол чи тэрийгэ эхний удаадаа арилгаал эхний будалтныхаа дараа арилгуулаад тэр юм оливь оилтой тос мос ингэж янзлахгүй юм бол угсаж чи дахиад нөхөлтөндөө орно. Дахиад 2 дахь 3 дахь хийлэгчжил байгаа бол тэр чин тодорхой хэмжээний дамаж авцсан байгаа. Яагаад гэвэл basic тогтоохын тулд хумсч хуваараа болгохын тулд бага хэмжээний үүрэлт орж байгаа гэдэг чинь л тэр чиний хумсны хамгаалтын тослог хэсгийг бид нар ингээд авч ийна л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэгэхээр тийм амар юу байхгүй хүн өөрөө тэр үнтэй хийлгсэн будалтаа үнтэй хийлгсэн хумсаа өөрөө арчлах хэрэгтэй. Тэгээд ганц хоёр нь хухарчих юм бол шууд тэр хүн дээрээ цаг аваад очих хэрэгтэй. Тэгээд бас тэр тухайн үнээр нь өөрөөр нь арилгуулах хэрэгтэй. Арилгуулчаад энгийн топ төрхөд өгөөжтөх юм хүү гэд тэ. Тэгжиж л хумсаа хамгаалж амраана уу гэхээс л тэ
ганц нэг хумсан сэтэрчингот бүгдийг ингэж хуулж авч хайчаал тэгэл одоо өстө хумсан амраана гэсэн юм байхгүй. Чи хумсаа гинтэжтэй л гэсэн. Тэгэхээр ер нь тийм амар ер нь хумсаа амраамаар байвал хумсаа амраамаар байгаагаа хэлээд хумсчин дээр очих хэрэгтэй. Гэхдээ чи тийм гоё үнэхээр эрүүлэр нь гоё амраая гэж үл бас сайн хумсчин дээр очих хэрэгтэй. Хумсаа амраана гингууд чинь ямар ч юм арилгаад ингээ өгчих юм байна гэж боддог хүмүүс байна шүү дээ. Тийм бас тийм хариуцлагатай аль болох тийм багаж хэрэгслээс нь ахуулаад сайн үн дээр очиод хумсаа арилгуулад амраахыг зөвлөж гин. Хумс амраана гэдэг чинь бас тийм хуулж авчаад дахиж юм хийхгүй байхаг хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр тийм хүн дээр очиорой. Хүн дээр очиж хийлгэрэй гэж хэлмээр байна. За тэгээд топ бейсний талаар ердөө ийм л юм байна. Бейс бол угаасаа 60 секунд байцсан л тэгэл би болоо гэж үздэг. Бейсийг нэг 90 секунд гэд байдаггүй. Тэгээ бас дээрэс нь авсан юмныхаа артлыг заавал уншаарай. Have to use гэдэг юм байгаа. Юу ч юм гэдэг л те. Have to use хэдэн секундэд татахын LED гэрэл хэдэн секунд, UV хэдэн секунд энтергээд юу байдаг штэ тий. Тэгээд энэ LED гэрэл болон UV гэрэл гэдэг хоёр маань бас их чухал заяа сонирхолтой. Зөвхөн LED гэрэлэн зориулсан хэрэг будаг байвал яах юм бэ? Тэгэхээр чамд UV гэрэл байвал яах юм бэ? Энэ бол хатахгүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр LED гэрэл их гэрлэл зүгээр зүг сонгож хэрэгтэй. Анаас нь LED тэгээд зураас татаад UV-г бичсэн байдаг штэ. Тийм гэрлэл авчих. Тийм гэрэл авчих юм бол зүгээр тэр асуудыг шийдэж штэ. Зарим одоо base mass top чинь хоногдсон мэт LED гэрэл тэдэн секунд, UV-д тэдэн секунд гэд хоёр өөр хугацаа байдаг байхгүй. Тэгэхээр анханасаа энэ чиглэлээр явна л гэж ивэл LED and UV гэсэн тэр нь хамтдаа байдаг гэрлийг авахыг зөвлөж байна. Тэгэх юм бол энэ секунд минутын дээр нэг асуудал гарахгүй. Тийм байна. За жинхэнэ дуусаа. Баяртай.